안녕하세요. За ингээд олондоо.com сайттайгаа хамтдаа байгаа үзэгч уншигч та бүхэндээ маш их баярлалаа. Энэ удаад онцлон танилцуулж байгаа энэ миниш гэдэг шүдний эмнэлэг болвол яг энэ миниш гэдэг энэ эмчилгээг Солонгос улстай төдийгүй дэлхийд анхлан нэвтрүүлсэн цоо шин шүдний эмчилгээний шин технологи байна. Тэгэхээр энэ миниш эмчилгээний технологи гэж юу юм гэдгийг энэ удаа та бүхэнд бас онцлон танилцуулъя гэж энэ сайхан эмнэлгийг зорж ирээд байна. Доктор Миниш гэдэг ийм шүдний шүдний сойз одоо энэ нэг ам зайлдаг ийм буйлны эрүүл мэндэд дэмждэг бүтээгдэхүүн гэдэг өөрсдийнх нь брендийн энэ амны хүндийн эрүүл ахуйтай холбоотой ийм олон бүтээгдэхүүнийг бас өөрсдөө үйлдвэрлэдэг ийм эмнэлэг юм байна шүү дээ. 안녕하세요. 반갑습니다. 오늘 저희가 몽골에서 왔어요. 병원 스케치 영상 때문에 왔거든요. 그래서 둘러보고 있습니다. 자, 어차피 энэ миниш шүдний эмнэлгийнхаа хоёр давхар яг main reception үндсэн дүн бүртгэлийн хэсэг дээр хурж ирээд байна. За, энд үйлчлүүлж байгаа улсууд маань хурж ирээд анхлан ирж байгаад бүртгэлээ хийлгээд дээшээ яваад эмчилгээндээ орчоод гарч ирээд дараагийнхаа одоо үйлчлэгийн цагаа авах, бусад одоо зөвлөгөө мэдээлэлээ авах гэх мэтийн одоо үйлчлэгийг үзүүлдэг үндсэн одоо угтах үйлчлэгээний ресепшний хэсэг маань одоо энэ тэгээд харагдаж байна. За, одоо бидний хурж ирсэн газар бол энэ одоо миниш эмнэлгийн маань 7 давхарт хурж ирээд байна. За, энэ 7 давхар маань юу хийх газар вэ гэхээр би одоо амьдралдаа анх удаа бас ийм үг сонсч байна. Хэдийгээр би одоо өөрөө энэ эмнэлэг эрүүл мэндийн мэргэжлийн хүн боловч энэ амны хүндийн спа гэнэ. Юу гайхаад амны хүндийн спа гэж одоо юу гэдгийг ингээд ингээ ороод ирсэн чинь ийм гайхалтай орчин байна. За, би та бүхэнд нэг одоо бас зүйлийг танилцуулъя гэж бодлоо. Энэ юу байна вэ гэхээр за, энэ амны хүндийн спад байгаа нэг оншилгооны аппарат байна. За, энэ яадгүй гэхээр энэ төхөөрөмжөөр ингээд одоо ийшээ ингээд би 100-аад ингээд үлээгээд амьсгалах юм байна. Тэгэхээр энэ төхөөрөмжн дээр энэ графикаар миний амны хүндэд байгаа одоо муу бактери, хотоод гидснээс ялгарч байгаа хортой газууд гэдэг юм уу? Ийм юмыг үнэлээд амны хүндийн үнэрийг оншилдог ийм аппарат юм. Ийм оншилгооны систем юм байна. Тэгэхээр амнаас үнэр гардаг хүмүүс бас их байдаг тийм. Тэгэхээр энэ амнаас гардаг үнэр энэ амны хүндийн эрүүл ахуйтай холбоотой асуудал юм уу? Аль эсвэл угаасаа ходоод болон гэдэс хоол болвол эртэн тогтолцоотой холбоотой асуудлаас болоод үнэр гараад байна уу гэдгийг энэ оншилгооны тусламжтайгаар одоо бид бүхэн мэдэх боломжтой байдгаа гэсэн тайлбарлаж байна. За, үргэлжлүүлээд бас нэг зүйлийг та бүхэнд би гол зүйлийг нь бас энэ үйлчлүүлэгч нар байгаа учраас онцгой тайлбарлаад байгаа шүү та бүхэндээ. За, энэ амны хүндийн спа төвийнх нь бас нэг онцлог юу вэ гэхээр энэ Airflow гэдэг ийм бас аппарат байна. Жижигхэн хэрнээ энэ аппарат яадгүй гэхээр одоо нөгөө амны хүндийн эрүүл ахуй, амны хүндийг өвчлөлийн одоо урьдчилан сэргийлэх нэг зүйл бол бид нар нөгөө скейлинг хийлгэнэ гэж ярьдаг тийм. Одоо манай монголоор бол шүдний чулуу түүх гэж бид яриа сурцсан. Тэгэхээр шүднийхээ чулууг түүлгэж скейлинг хийлгэх хүмүүс мэдж байгаа хаад ингээд ийм сандал дээр хөвтөл тэгэл нөгөө одоо ийм нөгөө амар үрдэг зордог юмар чи ингээл тийм гэл ингээл өвдөг бол цусмас гараад ингээл зорж айгуу тийм зовиртой байдлаар скейлинг хийдэг шүү дээ. Чулууг авдаг. Тэгээд тэрнээс болоод айгаад одоо чулууга түүлэх сонирхолгүй дургу хүмүүс ч бас байдаг. Тэгвэл энэ Airflow гэдэг байгаа энэ аппарат яаж нөхөр энэ ус болон зориултын нэг ийм одоо маш нарийн ширхэгтэй нэг юм одоо бодис гэдэг юм уу үүрмэг байгаа юм. Тэгээ энэ хоёр нь одоо сая тайлбарснаар бол янз бүрийн ийм одоо концентрац холцтойгоор найрагдаад тэгээ энэ хушуугаар гарч ирээд ингээд шүд рүү цацах юм байна. Тэр өндөр даралттай ийм ус ийм бодисоор ингэж цацаж шүршээд ямар ч өвдөлт байхгүй, ямар ч зовир байхгүйгээр цус энэ төр гарахгүйгээр одоо айц төрүүлэхгүй байдлаар шүдний чулуу бохирдлыг 100% бүр илүү наривчлалтайгаар цэвэрлж салгадаг ийм одоо орчин үеийн дэвшилтэд аппаратыг одоо энд ашигладаг юм байна гэж. За, цаашаа харилцаа. Тэгээд бас энэ амны хүндийн спа төвийн болон ер нь энэ эмнэлгийн бас нэг онцлог
юу вэ гэхээр та бүхэн анзаарч байгаа хэрэг. Би ингээ яваал нэг өрөөрөө ороод одоо бид шүтний имлэг гэхээр чинь ингээд шүтний нөгөө ор гэж ярьдаг тийм ээ. Ингээд шүтний орнууд ингээд тавьчихсан. Тэгэл ингээд бүгд зэрэг шивтэж байгаа ингээд шүтээ эмчлүүлдэг шүү дээ тийм. Эднийх болохоор бүх үйлчлэгийн өрөө, бүх эмчилгээний өрөөнүүд нь ингээд нэг өрөөнд нэг л шүтний кристал ор байж байгаа. Ингээд Frybit тийм ээ. Хүний нууцыг хадгалсан байдлаар ингээд тус-тустай өрөөнд орж эмчилгээ хийлгдэг юм. Тэгэхээр нэг өрөөг та бүхэнд би танилцуулъя гэж одоо сая зөвшөөрөл авчлаа. Сая өдөр дэше орцгоё. 안녕하세요. 반갑습니다. 어떻게 이렇게 잘하세요? 열심히 공부했습니다. 여기 앉으세요, 여기. За, энэ хүнийг би одоо та бүхэнд танилцуулъя. За, энэ хүн болвол өнөөдөр энэ Minish гэдэг энэ эмчилгээний технологийн талаар биднэрт одоо ойлголт тайлбар мэдээлэл өгөөч гэж би энэ эмчийг уучаад байна. За, энэ эмч болвол энэ эмнэлэгт одоо хамгийн олон жил ажилласан энэ Minish гэдэг энэ шинэ технологиг одоо хамгийн сайн мэдэх эмч нарын нэг гэж байна. За, өөрийгөө танилцуулахыг бас хүсье. 반갑습니다. 반갑습니다. 귀한 시간 내주셔서 대단히 감사합니다. 그리고 이정은입니다. 예, 저희 그 시청자분들한테 네, 본인 인사하고. 소개를 좀 간략하게 부탁드리겠습니다. 예, 한국어로 합니다. 안녕하십니까. 저는 미니시 치과병원에서 미니시를 하고 있는 이정은 원장입니다. За, сайн байцгаана уу? Та бүхний өдрийн мэндийг хүргье. За, би бол Minish шүдний эмнэлэгт яг энэ Minish эмчилгээг дагнан хийдэг 이정은 гэдэг шүдний эмч байна. уулзсандаа баяртай байна гэж та бүхэнтэй мэдчилж байна. 다니면서 저희가 놀라운 점이 너무나 많은데요. 그래요? 치과병원이라고 알고 왔는데 우리가 알고 제가 생각해 온 치과병원하고는 네. 너무나 달라서 이게 이제 약간 신선한 충격을 많이 받고 있습니다. 일단 치과 냄새가 안 나죠. 전혀 그 병원 냄새 안 나고 병원인지 무슨 호텔인지 모를 정도로. 그리고 네. 제일 신기한 거는 네. 보통 치과병원은 이런 침대라고 그럴까? 체어가 네. 베드가 체어라고 그래요. 체어가 이렇게 쭉 있고 다 이렇게 맞아요. 나란히 누우면서 네. 치료를 네. 받는데 여기는 이렇게 방마다 네. 있어요. 네. Сая би хэлсэн одоо энэ имлэгт ирээд бас бүр гайхалтай тийм зохилтуудыг авч штэ. Шүдний имлэг гэж ойлгоод танилцуулах гээд ирсэн чи үнэхээр одоо имлэг гэж хэлэхэд хэцүү тийм ээ. Ямар ч имлэгийн үнэр байхгүй энэ орчин нөхцөл бүр таван оттой зочид буудал шиг. Тэгээд дээрээс нь шүдний имчилгээ авах гээд ирэхээр ингээд нэг хүн нэг өрөөнд ингээд эмчтэйгээ ороод ингээд өрөөгөөрөө тогтчуулсан. Маш тийм одоо хувь хүний нууц тийм ээ хадгалсан ийм байдлаар зохион байгуулсан байгаа та бүхэн харж байгаа баха. Ингээд энэ нэг өрөөнд болвол нэг эмч, нэг үйлчлүүлэгч имчилгээ авдаг. 그리고 환자분들이 덜 무서워하고 옆에 막 소리 들리면 좀 긴장되잖아요. 진짜 그거 옆에 네. 사람 그러면은 네, 진짜 오 무섭고 이러니까. ингэснээр яг 그런데 biz ая тухтай байдал ийм бол чухал боловч хамгийн чухал зүйл нь шүдний эмчилгээч өөрөө шүд гэхээр хүн болох айцтай байдаг. Нөгөө шүд өрөмддөг дуу чимээ сонсогдоод хажуу талын хүн ёёч гэдэг юм уу тийм ээ гион гэсэн дуу гарахад бид нар чинь би өөрөө айцтай ш эмчилгээ эхлэхээс өмнө тэгэхээр тэр нөхцөл байдлыг өвчтөнд үйлчлүүлэгч төрдөг тэр одоо айц төгшөөнийг аль болох бага байх үүднээс бид нар ийм байдлаар бас өөрөө таслага зохион байгуулсан юм а гэж хэлж байна. 저희는 이제 재료도 저희가 이제 기술 개발을 하고 있는데 그러니까요. 그걸로 이제 이 미니시 치료라는 거는 치아가 딱딱한 돌같이 느껴지지만 사실 그 안에 여러 개 구조가 있거든요. 네. 근데 이제 제일 바깥쪽에 있는 게 있고 또 안쪽으로 있는 게 있는데 그 구조에 제일 비슷한 재료로 치아를 원래 치아 상태하고 제일 비슷하게 복구해주는 그런 치료예요. 그래서 뭐 막 깎고 예쁘게 해주고 이런 치료는 아니고 이제 치아랑 제일 비슷한 물성으로 바꿔주는 치료인데 이제 건강해지면 예뻐지는 게 따라오는 게 이제 목표인 거죠. 그래서 예뻐지려고 하는 치료라기보다는 치아가 건강해지면 예뻐진다. 이제 명품처럼 기계로 나온 걸 그대로 붙이는 게 아니라 이제 그 다시 과정을 이렇게. 다 손으로 이제 만들고 있어요. Сая бид нар 6 давхрынхаа лабораторийг ороод ингээ үзлээ. Тэр бол маш одоо нууц учраас зураг авалт хийлгээгүй. Нэг гайхалтай зүйл нь ингээ дандаа Германд үйлдвэрлэсэн энэ 3D хийгээд хиймэл оюун ухаан дээр суурилсан ийм роботын ийм төхөөрөмжүүдэд тухайн үний шүдийг нэг нэгээр нь маш одоо энэ утасны нүүрэн дээр наадаг энэ фильм хальс шиг тийм нэмгэнээр зорж ингэж гарч ирж байгаа байхгүй. Тэрийг буцаагаад ингээд засаад ингээд хийдэг маш өндөр зэрэглэлийн технологи байдаг юм байна. Энэ технологиг энэ эмнэлэг өөрсдөө хөгжүүлж германчуудтай хамтарч бүтээсэн одоо ийм сайхан технологи байна. 근데 이제 저희가 한 지금 미니시 한 게 15년 이상 돼가고 있으니까 한
케이스가 10만 개 이상 정도 쌓이면서 저희한테 데이터가 있기 때문에 그렇게 할 수 있는 거지 처음부터 그렇게 했던 건 아닙니다. 그렇죠. 정교하고 정확하게 하루 만에 빠르게 하려고 할 때는 오히려 실력이 받쳐줘야 돼요. 오래 만드는 거는 사실 뭐 누구나 할 수 있는 거니까요. 저희가 사실은 이런 개념을 바꾸는 처음 주자라고 저는 생각하거든요. 그러니까 뭐 처음에 욕도 많이 먹고 뭐 라미네이트하고 똑같은 거 아니냐 이런 욕도 많이 먹고 그랬는데 이제 처음 하는 병원이기 때문에 이제 그런 거는 따라온다고 생각하고 이제는 많이 알아주시고요. 17년. 15년, 17년 됐어요. 그러니까. 네. 근데 그 전부터도 이런 컨셉으로 하기는 했지만 이제 민씨란 이름이 나온 거는 한 15년 됐습니다. 그러니까. 저기 민씨 하신 예. 분이 또 계셔가지고 한번 그분한테 진료 보시는 거 한번 찍어도 네. 되고 여쭤보셔도 되고요. 좋습니다. 어디 누가 있습니까? 저도 사실은 아, 민씨를 하신 것 같은데요? 저 위아래 한 20개 한 거고 Би ч гэсэн бодвол миний шиг дээр доороо 5 10 20 шүдэндээ хийцэн байгаа. Гэхдээ би та бүхэнд нэг энэ эмнэлгийн ажилтан нэг хийсэн хүнийг бас харуулъя гэдэг. Би харъя гэсэн. Яг одоо бодит хүн байна уу гэж. 그리고 보통은 이제 민희 씨들 막 이렇게 뭐 앞니 치료를 젊은 사람이 할 거라고 하는 생각하잖아요. 근데 그러니까요. 저희는 보통 중장년 이상이 제일 많아요. 저기 계시는 분처럼. Тэгэхээр яг энэ миний шимсгээ гэхээр одоо ингээд шүд мүдэн хэлбэрийн застаад гоё болно гэдэг өнцгөөс нь хүмүүс ойлгоод залуу охтууд тийм ээ гоё анган байх хүсэлтэй хүмүүс хийлгэж гэж ойлгоод байж магадгүй. Гэвч бодит байдал дээр яг миний шимчилгээний зорилго нь өөрөө хийлгэж байгаа хүмүүс нь өөрөө дандаа дунд иргэн ба түүнээс дээш насны хүмүүс хийлгдэг гэж байгаа. Ягаад гэвэл нас ахын ирээр шүд бас хөгшөрдөг. Нэмгэрн, илэгдэн, эмтэрн, суларж унжин, бууд өрөвсөн янз бүрийн асуудал үүснэ. Тэгэхээр тэрийг бүгдийг буцаагаад 10-та 20-та байхдаа ямар байсан төвшөнд сэргээдэг юм имчилгээ учраас ихэнхдээ тийм нас тогтсон хүмүүс хийлгдэг. За өнөөдөр та бүхэн танилцуулах чинь энэ кейс бол энэ эмнэлгийн ажилтан би гуйж байгаа зөвшөөрөл авчиж байгаа байхгүй юу? Бас насаар тийм залуухан биш хүн байгаа шүү гэж. Там 모셔볼까요? 네. 선생님, 부장님 아유 반갑습니다. 아유 반갑습니다. 한국어를 너무 잘하세요. 깜짝 놀랐습니다. 아유 어려운 지난주에 부탁을 들어주셔서 끝나셔가지고. 아, 예. 이 방금 하신 우리 원장님께서 지난주에. энэ имлэгийн одоо бас алдан тушаалтай хүн биш шүү. Тийм ээ. 너무 그렇게 웃지. Энэ эмчтэр яг өнгөрсөн 7 хоногт яг энэ миний имлэгээ хийлгээд дуус 7 хоногийн өмнө хийлгэсэн гэж байгаа байхгүй. 위에 하루 아래 하루 이렇게. 위아래를 같이 하루 하루. 모든 다 원대로 됐습니다. 모든 치아를 다 하신 거예요. 네. 아니요. 아니, 위에 8개, 아래 9개. 응. Дээдлэлтэй 8, доотлолтой 9 шүдийг би ингэж имчилгээр засуулсан. Одоо бол ийм байдалтай байж байна. 근데 어떻게 연세가 나이가 어떻게 되십니까? 올해 51입니다. уучлаарай та нас хэдвэ гэсэн чинь энэ 51 настай гэж шүү. 51 настай. За ингээд би энэ өөрчлөлсөн хүнтэй сэтгэлийн жаар сонслоо. Жаад өөрөөр нь баг амьдралын түүхийг яриуллаа л та. Тэгэхээр энэ дээр юу харагдаж байна вэ гэхээр энэ хүний маань одоо before after зураг тийм ээ. Энэ эмчилгээд орохын өмнөх болсон дараах зураг гэж. Өмнөх зурган дээр та бүхэн харж байгаа байх. Өөрөө 51 настай хүн учраас олон жил мэдээж шүдэ ашигласан учраас ингээд эмтэрсэн, шүд өөрөө маш илэгдсэн, нэмгэрсэн, зарим шүдэнд ингээд суулт өгсөн. Энэ шүд болон буйл хоёрын хооронд ингээд зай гарсан. Тэр зайгаар одоо янз бүрийн хоол ундны бохирдол ороод тэндээ буйлны өрөвсөл үүссэн гэдэг. Ингээд ийм асуудлуудтай байсан хүн юм байна. Тэр шүдийг та бүхэн харж байгаа ингээд ийм далич хэлбэрийн хувьд дали байхын зэрэгцэг. Тэгээд энэ хүн одоо нэг өөрийнх нь зовир юу байсан гэхээр залуу байхаасаа илүүгээр шүдэн нөгөө ингээд одоо бид нар халуун юм уухаар янгинаад байдаг. Хүүтийн юм уухаар янгинаад байдаг. Амар мэдрэг болцсон гинэ. Тэгээд өсө халуун хүүтийг бидрүүлж чадхаа байчихсан. Тэгээд ер нь гол нь миний шиг хийлгэе гэж өөрөө бодсоорсон. Тэгээд одоо ингээд хажуудлын зурган дээр бол ингээд миний шимжлэгийг хийцэн байгаа байдал. Ингээд ямар шүд бол байж байгаад ямар болов гэдэг ингээд харагдчих. Тэгэхээр энэ яриаг ингээд сонсоод байхад энэ миний шимжлэг гэдэг болвол шүдийг эргээгээд одоо сэргээн засдаг. Буцаагаад хэвийн хэлбэрт нь оруулдаг ийм л одоо эмчилгээ юм. Одоо зүүрж хэлэхэд манай бид нар археологчид ингээд нэг газар энэ төр малтж байгаа дээр үеийн одоо ийм олбор олоод тэрийг нөгөө дахин сэргээн засварлах гэж ярьдаг штэ мэрэгжлийн хүмүүс. Дахиж бодог шуунхын янзлаад ингээд сэргээн засварладаг. Яг л тэрнтэй адилхан эмчилгээ юм. Шүдийг сэргээн засварлаж байгаа байхгүй. Эрүүл мэнд талаас нь.
Мэдээж ингээд буцаагаад засаад эрүүл болгочхоор мэдээж гоо сайхны үед заахыг гоо сайхан болчихжол байгаа юм л да. Гэхдээ гоо сайхан гэдэг бол дараагийн зорилго болохоос биш, эхний зорилго биш. Шүдийг сэргээн засварлаад эрүүл тэгээд илэгдсэн, эмтэрсэн, суларсан, өрөвссөн зүйлүүдийг байхгүй болгоод залуу байхдаа ямар байсан бэ? Тэр шүдийг л буцаагаад одоо нэгсэндээ сэргээн засварлаж байгаа тийм хэлбэр юм. Мэдээж инхээр чи мэдээж одоо өнгөж гоё болдгийм байна, хэлбэр нь ч гоё болдгийм байна. Шүдэн ч буцаад зузаараад хугарж хэмсэн зүйл нь байхгүй болоод бас ихэд гоё болчихлоо. Тэгэхээр эндээс илүү одоо энэ миний шимжилгээг би болон үзэгчд маань илүү тодорхойлж ойлгож байгаа хаа гэж бодож байна. 아유 감사합니다. 너무 이렇게 귀한 시간 내주시고 자기 경험을 공유해 주셔서 감사합니다. 좋은 시간 내주셔서. 네, 앞으로 건강하게 오래오래 사시길 기원드립니다. 몽골에도 빨리 민씨가 정착되길 바라겠습니다. 아우 감사합니다. 마시고 이랬다 다 이제 урт насаж удаан жаргаарай гэж сайхан өрөөлөө. Save the teeth. Minish. нөгөө маркетинг менежер хүүхэн маань гэнтхэнгүй та байж байгаараа танд би нэг лаунж танилцуулъя гэдэг ингээд байхгүй. Гэхдээ лаунж үзэж би яах юм. Монголоор бодлоо шүү дээ. Энэ хоол идж уудаг, архитектор суудаг ийм лаунж үзүүлэх гэдэг юм уу? Ямар сони юм бэ гэж бодоод ирсэн чинь энэ шүдний имлэгийн яг хажуухан талд нь ингээд ийм өөртөө ийм гоё VIP лаунжтай байна. За энэ лаунж үндсэн 3 үйлчлэгээ үзүүлж байна. Одоо жишээ нь ингээд энэ нүдний шилний хараа зүйн төв байна. Хараа шалгах, нүдний шил тааруулах гэх бүх төрлийн одоо зөвлөгөө үйлчлэгийг үзүүлдэг юм байна. За давхар бүсгүүчүүдийн маань одоо байнга хийлэгдэх нөгөө маникюр, педикюрийн үйлчлэгийг үзүүлж байна. За мөн одоо энэ арьс гоо сайхан эстетик буюу нүүрний болон энэ бадигийн одоо энэ арьс арчилгаа, бие арчилгааны үйлчлэгийг үзүүлдэг юм байна. Гэхдээ би гайхаад энэ одоо шүдний имлэгт одоо яах гэж ийм лаунж одоо байдгийм болоо гэдэг. Ингээд сонирхоод үзсэн чинь тухайн өдөрт нь өглөө ирээд эмчтэй үзүүлээд зөвлөгөөгөө аваад шүднийхээ хэв мэвийг өгчөөд өдөөс хойш нь очоод тэрийгэ тааруулаад хийлгдэг байхгүй. Тэр хугацаанд нөгөө хүн маань хүлээх ийм шаардлага үүснэ. Тийм учраас тэрийг эмнэлэгт ингээд хүн утсаа авахад байдаг юм уу ингээд хийх юм бол сууж явах биш. Яг эмнэлгийн хажууд ийм гоё VIP хүлээлгийн танхим гэж одоо хэлэх юм уу та тий. Ийм одоо зориулалтаар мөн ийм хэрэгцээ шаардлага байдаг учраас ийм лаунжийг ажилуулдаг юм байна. За энэ лаунжийг товчхон яваад та бүхэн танилцуулъя гэж бодож байна. За ийшээ явах юм бол ийм гоё одоо VIP үйлчлүүлэгч нар за гадна дотноос ирсэн хүмүүст зориулсан гоё ийм одоо хараа зүйн ийм гоё төвтэй. За энд бичсэн байна. Made in Germany гэж. Герман болон Европод үйлдвэрлэсэн алдартай гоё ийм брендинг олон төрлийн дизайнтай энэ шилний араамнууд гэж байна. Араамнууд, линзнүүд, мөн Солонгосын өөрсдийн брендийн ч одоо юмнууд байдаг. Тэгээ сая над менежер өсгөө тайлбарлалаа да. Бидний нүдний шилний энэ араамны сонголт болгуулсан өнгө загвар дизайны одоо маш тийм одоо гоё гинэ. Тийм учраас энэ шүдний имлэгээр нь үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгч нар биш ч гэсэн зүгээр нь ойр орчмоос захиалга өгөөд ирээд их одоо энэ шүдний шил тааруулдаг худалдаа авалт хийдэг гэж байна шүү. Ягаад тэгэхээр зөвхөн хараа муутай хүн биш ч гэсэн сүүлүүд гоё нэг ийм дизайн, стейж имиж бүрдүүлэх гээд зүгээр ийм хоосон араам зүүдэг бас хүмүүс байдаг шүү дээ. Тэгээд тийм зориулалтаар хүртэл их гоё дизайнтай тийм араамууд их байдаг учраас хүмүүс их зорж ирдэг гэж ингэж танилцуулж байна. За ингээд саяны ярьсан энэ гоё нүдний шилнүүдийг үздэг, хардаг, тааруулдаг одоо захиралтай уулзаад байна. За энэ хүн болуулсан энэ лаунж дотор байрлаж байгаа Deep Focus гэдэг хараа зүйн төрлийн захирал Ким Хван Юн гэдэг хүнтэй уулзаад байна. За энэ хүн маань бас хараа зүйн төвийнхөө онцлогоо эмчилгээтэй холбоотой товч мэдээлэл өгье гэж ингэж үзэж байна. 안녕하세요. 반갑습니다. 예. та ороо дотор их гоё бас хараа зүйн онцлогооны гоё аппаратууд байгаа дээ. Тэр талаараа танилцуулаач. За мөн би бас нэг ирсэн дээрээ нүдний бас нэг онцлуулчих гэж хэлээ. Солонгос хүмүүс чинь нөгөө монгол хүмүүсийг амар бүргэдийн юм шиг хараатай гэж ярьдаг шүү дээ. Гэхдээ бол уушдаараа би нүдний шил зүүдэг шүү гэдээ бас хэлчихлээ. 그러면 안으로 좀 들어가서 설명 좀 부탁드리겠습니다. 는 눈에 대한 세부적인 검안을 할 수 있는 검사를 할 수 있는 장비가 있습니다. Энэ төхөөрөмжүүд бол Германы хамгийн сүүлийн үеийн ихэд нүдний одоо хараа зүй өвчлөлт талаас хамгийн наривчлалтай оншилдог ийм төхөөрөмжийг онцолж илъя гэдэг чинь. 여기서 저 뭘 검사하는 거죠, 이게로?
시력과 뭐 시력이 있고요. 예. 근시, 난시, 아, 원시라는 난시, 원시. 시력과 관련된 걸 기본적으로 검사하는데요. 예. 20년째 전문하고 있거든요. 아. 국내에서는 이제 몇 명 없습니다. 예. 그래서 이제 사시, 눈에 초점이 안 맞는 음. 분들 있잖아요. 사시랑 뭐 질환, 나식나색 많이 하잖아요. 네. 그런 나식나색에 대한 부작용적인 것도 검사를 하고 이걸로. 이걸로 하는 건 아니고 제가 이제 전문적 검사. 이 장비가 볼 수 있는 거는 그냥 표면적인 검사를 하는 거고. 그냥 기본 검사만 이제 데이터 원줄을 보시고 제가 이제 전문적으로 검안을 따로 시행을 합니다. 잘 알겠습니다. 그럼 한번 해볼까요? 네. 안경을 빼야 되죠. 그냥 이렇게 빼야 돼요. 자, 시작. 그래서 내부에서 아, 자, 이 탈착. 오, 제 눈이에요? 네, 지금 이제 빨간 선만 있으니까 문제가 크게 없는 거예요. 2.25라고 하는 거는 디옵터예요. 그러니까 안경 도수예요. 수차에 대한 부분인데요. 이 장비를 사용하는 이유가 사실 이걸 보기 위해서요. 수차에 대한 부분인데 각막 자체가 올바르게 똑바로 되어 있느냐 그걸 수치를 보는 거예요. 각막의 모양이나 형태를 또 이렇게 데이터 분석해 볼 수 있는 겁니다. 저녁에 약간 시력이 나빠진 걸 볼 수 있어요. 맞아, 저는 눈 아파져요. 근데 지금 쓰신 도수가 제가 봤을 때 별로 높아 보이지 않아요. 동공이 약간 커진 걸 볼 수 있죠. 그럼 동공이 커지면 시력도 약간 좀 나빠져 있는 거를 확인해 볼 수 있습니다. 저녁에 이제 더 오래 있으면 더 나빠질 수 있는 거죠. 오래 쓰셔야 되는 Миний 부분은 IC가 좀 들어가야 되고 Миний нүдний шилний нөгөө энэ линзний юу градус гэдэг юм уу хэмжээг хэмжлээл те одоо би зүүхээс арай бага тааралцсан байна. 여기 보신 김에 시간 되시면 검사해서 제가 렌즈 좀 바꿔드릴까요? 찾아봐서 바꿔드릴게요. 아우 миний нүдний шил жоохон засаад өгög гинэ. 이게 잘못하면 다쳐요. 맞아요. 네. нэгтлэн унтсан энэ спешиал хам засаад өгög гэж манай захирал. Үу. 끝나죠? Яа, аргагүй мэрэгжлийн үнийг гар хүрээд далин яваад исэн шүү дээ. Далин малин дэгширсэн шүү дээ. Янз юм боллоо шүү дээ. 예, 감사합니다. 아이고 자리를 걸쳤죠, байгаа юм шүү. Зураг эхнээс нь хаад явах уу? За одоо тэгвэл үргэлжлүүлээд нөгөө бүсгүүчүүдийн маань ихийлэгдэг маникюр, педикюрийн бас үйлчлэгээ үзүүлдэг гэж байна. Тэрийг үз танилцгаая. За. Ийм гоё маникюр, педикюрийн үйлчлэгийг үзүүлдэг юм. Эндээ маникюр хийдэг, тэндээ суугаад хөлийн педикюр хийдэг ийм үйлчлэгээтэй. Эндээс би нэг зүйлийг онцлмоор байна. Энэ лаунжд орж ирсэн байгаа энэ маникюр, педикюрийн брэнд маань Tokyo Nail гэдэг Nail гэж байгаа байхгүй. Энэ маань зөвхөн энд байдаг биш. Солонгос улсын хувьд нэлээд олон ийм салбартай брэнд юм байна. Франчайзинг байдлаар энд ороод ирсэн байж байгаа. Үндэслэгч нь өөрөө Токиод олон жил яг энэ маникюр, педикюрээр мэргэжсэн хүний үүсгэн байгуулсан нэлээд алдартай брэнд гэж шүү бас энэ талбартаа. За цаашаа явцгаая. Энэ Minishi VIP lounge маань дараагийн нэг үйлчлэг юу вэ? Тэгэхээр нөгөө шүднийхээ амжилтын доронгоо хүлээж байгаа бүсгүүчүүд маань хоёр төрлийн алдартай гоё брендийн гоо сайхны бүтээгдэхүүнээр нүүрний болон бади ийм одоо арьс гоцсдын үйлчлэг авах боломжтой байж байгаа. За та бүхэн төгчдийн бас танилцуулъя. Энэ гоё орчин бас эмчилгээгээ хийлгэнгээ, хүлээнгээ, нүүрний арьс гоо сайхныг болон бие арчилгааны эстетик үйлчлэгийг эндээс авах боломжтой байдаг юм байна. Солонгос улс дахь монголчуудын мэдээлэл нэгдсэн сайт олондоо.com сайттайгаа хамтдаа байгаа үзэгч, уншигч та бүхэндээ маш их баярлалаа. Ингээд Солонгос улсын шилдэг эмнэлгүүд, шилдэг эрүүл мэндийн технологиг цувралаар сурвалжлан таниулж байгаа. Энэ удаагийн нэвтрүүлгээрээ бид бүгд найрамд Солонгос улсын нийслэл Сөүл хотын төвд байрлах Minish шүдний эмнэлгийг онцлон та бүхэндээ хүргэлээ. За ингээд миний зогсож байгаа энэ газар бас та бүхэн гайхчихж магадгүй уран зургийн галерей юм уу? Үгүй. Одоо миний байгаа энэ газар бол Minish эмнэлгийн маань 14 давхурд байгаа VIP Sky Lounge-д би зогсож байна. Тэгэхээр энэ Minish эмнэлгээр үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчтэй зориулж үйлчлүүлэгчдийнхаа одоо ая туххыг хангаж ийм гоё огчулсан байдаг юм байна. Тэгэхээр энэ эмнэлгийг сурвалжлаад ялангуяа энэ сүүлийн үед Солонгосыг шуурулаад байгаа, бүр гайхуулаад байгаа шинэ энэ
шүдний анти-эйжинг эмчилгээ гэж хэлдэг. Шүдийг залуужуулах, шүдийг эргээд сэргээн засварлах Minish гэдэг энэ эмчилгээ, энэ технологиг одоо сурвалжилж бид бүхэн удаагийнхаа контентыг та бүхэндээ бэлтгэн хүргэлээ. Ингээд дараагийн контентоор иргэн уулзтлаа. Түр баяртай үзэгчтэй. Баярлалаа.